Байна. За хайр нэг орж ийн охин хоёр яаж юм? Охин унгаал би ишигээл ээж лэн хурдлаарэ. За яа. Застаг хоёрлаа. 3 нар дараад гэж. Яач юу сайн залуу. Яаж ч хоолой дөрөв гисэж. Гахаж өгөх гэж шүү дээ. Хараа. Цалид нам сууж нэг залуу ханиалгаад. Гарын амьдралын төлөө бүр харийг зүгтж амжлаа. Тэ. Одоо харин удахгүй. Яасан гэнэ сайхан бэлгээ? Миний уцнууд орсонд юу хийж байгаа хараа? Ханиадтай хүнтэй хамт нэг газар байсан гээ үсттэй. Үгүй тийм. Гэхдээ одоо байхгүй шүү дээ. Байсан л бол байсан. Карантины 7 хоног дуусгаад халуурж байгаа хэсгийг шалгаж агаад тэгээд холбогдороо мэдөө. Би 7 өдрийн хаана байгаа бэ? 1 week later. За эхнэр охиндоо ярина. Миний болох нь хаана байгаа юм бэ? Аав нь одоо хэд оноо л гэртээ орлоо. Миний охин үдэж байгаараа за. Өхөн гарах чинь. Заавал дараацлаа. Та яв яа. Нэр халуунаа нэг шалгаж үзье. За шүүд өнөөдөр хэвээ халуунтай. Би ч 7 онц юм биш үү? Тойроо ямар их санаа. Би тойр ч гэсэн сансан. Тэгчл орцонд амьдрмааргүй юм байна. Чи өөрөө тэгвэл яах гэж ханиад том ийм ихтэй үед ханиалгаж байгаа хүнтэй нэг лифтэнд суусан юм. Хаасайгүй ханиадтай хүмүүс ахч би яаж мэдэх юм бэ хайраа. Харин чамайг 7 хоног хооронд нэг шийдэл олсон. Ямар шийдэл? Хэд хоног солилж байв. Хотын отооноос хол цэвэр агарт. Ханиад томооноос ч болов. Цагаан сарын их хөл хөдөлгөөн олон хүний бужигнаан донд хүүхдээ хүний хөлд оруулахгүй ханиа томуу халдвар төвчнөөс сэргийлээд хэсэг хугацаанд чултгой дархлааг нь дэмжиж эрүүл болгох боломж жаргалтай гэр бүл амралт цэвэрлэлтэй. Эднийх хотоос 24 км зайд орших дэд бүтэц цайтай хус нарсан ойн захад цэвэр агаарт байрладаг бөгөөд хүүхэд, ээж, аав, өндөр настангээд гэр бүлийн бүх гишүүдийн насан тохирсон эмчилгээ сувилгааг хийж амтд хоолоор үйлчлэх юм билээ. Цэвэр агараа. Ёо. Хоолой юу ахч вэ?